하나. явж байгаа юу? 하나, 둘, 셋. Яа. 뱀뱀뱀. Болчихлоо. Өнөөдрийн дугаарыг би зоргоо коммент дээр их зөөлөө шүү зоргоо. Бити ингээ их л болгон дээр зоргоо чи яагаад байдаг гэдэг. Одоо өнөөдрийн дугаарыг ингэж эхлээд байгаа юм чи тэгээ яах юм бэ? яагаад чи цаасаа юм ихлүүдээс байна. За, сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өрийн дэвтэр блогийн 4-р дугаар ийхүү эхэлж байна. Хамт байсан блогуудын бүх дугаарыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Бараг 10,000 гаруй сэтгэл ирсэн байна. Бүгд хайр. Вау, баярлалаа. Бүгдийг үзье. Хайди энэ урмын үгэнд чинь өдийг хүртэл үргэлжлүүлэх тийм сэтгэл зүйтэй юм шүү дээ. Урмын үг бол усагаар юм. Баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээд шинэ оны өмнө хамгийн анхны дугаараа зарцсан. Тэгсэн. Тэгээд нийтдээ одоо 3 дугаар хийцэн байгаа. 3 дугаарын ар дээрээс үр дүнгүй эргээ ярихад одоо нийтдээ 27 одоо олонний танил хүмүүсээ санал асуулга авсан байна тий. Энэ дашин урдны дугаар дээр орсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд дээрээс нь одоо нийтдээ 8 айлын тэгээ одоо нийтдээ 8 айлын бас өрийг дарсан байна. Тэ? Гоё байна. Тий. Өнөөдрийн хувьд бол бид 2 одоо бас айл дээр өрийн даръя гэсэн юм бодолтой байгаа. Эхнийх нь болохоор эхнийх нь болохоор битээр мэдээж хүмүүсээс санал асуулга авна. Хамгийн бага саналтай ядагдсан нь нэг айлын өрийг тэглэнэ. Хоёр дахь айлын өрийг маш олон хүнээс нөгөө нэг туслын дэмжи та хоёр ингээд байнга өөрсдийн харьмаанаас гарах хэцүү байна гэж байгаа штэ. Үгүй гайгүй штэ. Сүүлд нөгөө нэг баян баясаа зоостой зоргоо гэдэг болчиход байгаа штэ. Яа. Би наад нэрэж авахгүй. Тэгээд манай Австралид байдаг Амраа, манай Амархуу гэдэг найз маань хоёроо нэг айлын өрийг хой тэгэлж өгөө гэр бүлийн зүгээс тэглээ. Тэр өр хэд гарах юм мэдэхгүй штэ Амраа. Мэдэхгүй шүү. Амраа баярлаа. За тэгээ эхлэх үү. Өнөөдрийн дугаараар битээр шүү дээ тий. Энэ удаагийн дугаараараа загварын салбар руу орё гэж шийдсэн байгаа. Бүр орохтаа бүр хүч төрөн хаалгын зад шиглэн орохоор шийдсэн байгаа. Харин тэр улсууд хүлээж авах нь уу яах нь вэ? Гэтэ яг одоо энэ дээр бол баясаа нэг тийм жоохон өнгөрөөл байгаа яах вэ тэгээд харж л бай тий. Намайг хэрхэн яаж үнэмсэхгүй ялалт байгуулахыг яг одоо хамтдаа харцгаая. За хамгийн ихний хүн Эри агентлагийн одоо Эрдэнэтүй ягч байгаа. Эрх ягч руу залгах гэж байна. Нэгэн одоо хэцүү асуултыг асуух гэж байна. Асуулт ямар вэ гэж та хэд бодож байна уу? Яг одоо хар. Юу ч хэлээ доо. За. Сайн байна уу? Шинэ оны минь. Ажил тавлаг өгчээ. Би ойрын 2-7 хоног амралттай байгаа. Амарч байгаа. Тийм байна. Царай зүсч агүй гоё амарцсан чинжтэй байна. Үзэсгэлэнтэй харагдаж байна. Баярлалаа. Эркэгч за битээр нэг влог хийж байгаа харсан уу та? Харсан. Өрийн дэвтэр гээд. Одоо өнөөдрийн одоо влогороо битээр энэ загварын салбар руу хүч төрн орохоор шийдлээ. Танаа фэшн салбар руу. Тэгээд танаас ганцхан асуулт асууя. Та шийдэж өгөөч тхөө. Тэгээ. Бэлэн үү? Хүнд асуулт шүү. За ихчээ ингэлээ. Би хэлэх үү? За ихчээ ингэлээ. Италийн Миланд шинэ одоо ийм загварын шоу Fashion Week болж байгаа юм байна. Тэнд Монголоос 2 модель явахаар болжээ. Нэг нь та. За. Нөгөөх нь бит хоёрын хин нэгийг заавал авч яв гэвэл хэнийг сонгох вэ? Юу болж байгаа юм бэ? Яасан бэ? Эсвэл балаа юм болоод байна. За яава. За та хоёр одоо амар тэнийг асуулт асуух бах тийм. Та тэгээ юу хийж байгаа Миланд очиж. Модель одоо. Тий. Монголынхон одоо нүүр царай гэхүү тий. Сурчлан даа гэдэг шиг. Хай. Шинэ оны минь. Юу нөхөө ажил тавлаг. Дэжгүй. За ямар хэцүү юм бэ? За зоргогийн өнцөг бол нэг иймэрхүү байгаад байгаа юм. Яа. Миний Ёо! Одоо загвар ертөнцийн акулууд руу дандаа залгаж байна. Яа тийм Монголын нүүр царай гаргаж байгаа 2 сайхан залуу аваад ирсэн. За сайн даа. Шинэ оны минь болчихгээ.
Анда сайн байна уу? Юу вэ? Үсэнтэй харагдаж байна. Баярлаа. Асуултанд дээрээс нь авч явъя. За, come on. За, гоё 2000 хамгийн сүүлийн отгон топ моделийн нэрийг хэл. Хамгийн сүүлийн гоёд наадмын юу? Сэлэнгэ. Биш үү? Залуучууд байгаа хаа. Тэгээ бид хоёр юм загварын ертөнцийн хаалгыг зал дөшгөлөн орохоор боллоо л доо. Нилээ. Хүчтэй өрсөлдөгч, эрэгтэй загвар өмсөгчдийн дунд хүчтэй өрсөлдөгч нарыг нэг утгаар шийдсэн. Яана. Яакси бэ. Нилээ явахгүй. За би давуу талаа хэлэх юм бол би бол зөргөөг бодвол туранхай булчин Булч. За, аюу би давуу талаа хэлээ заяа. Сүүлийн үед нөө plus size модель гэж гараад байгаа. Тэгээ тэрэнд би бас өөрөө бас тий. Бабачуудын нэр хүнд явна энэ чи бас. Яг нүүр царай гардаг хэсэг дээр чи тэр хувцас өмсөд дандаа багта загвар дээр би явчих гэж байна. Яана ямар таар яг зүрхлөө юм. Ийм битээ асуу болохгүй штэ. Хоёулаа нэг топ моделийн нэр хэлсэн. Одоо нэгийг хэлчих тэгээс болоо. Хөрөв дулам. За болоо чамайг аваад явъя. Баярлалаа. Миний сайхан ихчээ баярлалаа. Эдгээр чи алдахгүй. Би загварын салбарт хичээж ажиллах болно. Амжилт ихчээ баярлалаа. Аль маяг зүгээр юм бэ? Хэлэхгүй нэрэ дээр юм уу та? Баярлалаа. Сонголтоо хийж байгаа юм уу? Үгүй шилдэ ашхахад амар хэцүү байхгүй. Тэгэхээр ядаж шилгүй нь алхсан дээ. Би аваад алхчих уу шүү дээ. Би аваад алхчих л даа. Тэгэл дөрмөд аваа нэг сонгоно шүү дээ. Тий. За би баясаа сонгоч. Ёо. Мөксэг нэг ой маск цасгаа яг гоё зүгээр гоё авчих шүү дээ. За энд гоо баярлалаа өгшөө. Good luck. Амжилт. Зоргогийн үнцэг яах вэ нэг иймэрхүү? Тааш дүнсэг алгаа. Зүгээр л хоёр өдөхгүй. Тэш үнцэг авах. Жүжигчний үнцэг бол байгаа. Яна. Тэсэл апи таа. Тэсэлхгүй наа. За тэгтээ ер нь бол хоёр бол ингээд зам чанар attitude хандлагаараа гоё аваад явчихна л да. Тэгэхээр юу ачи дөө за би зэрэг сонсчих. Хичээж ажиллана багшаа. Их тайлцсан юм аа. Яаж байгаа юм бэ? Хоров нэг ёо. Гэтэ зүгээрээ. Зүгээр. Үлдсэн бүгд сонгосон. Бүгд сонгоно гэдэг би итгэлтэй байгаа. Хүн яаж ийм өөдрөг байж болд юм бэ нэрэ? Чадна. Мутна. Хэцүү ч юм. Дараагийн өмнөгөө залах уу? Тэгээ. За. Наа чи хүндх юм аа. Явж байгаа хүнээс хамт умарганд явчих юм шиг. Йоо багийн ажиллагаа гэдгээрээ. Йоо яана нэрэ тэндгээрээ зэрэгooгаа л ууланд инженер байгаа байхгүй юу? Тэгтээ. Тэгтээ. Фэшн талаас нь харах юм бол Фэшн. Тай нэрэ үчтэй нэрэ яаж дотор гэдэг вэ? Хэцүү нэрэ. Түлээ нэгийг тэгээд цахан ховц өмсүүлдэг менежер болгоо ч тий. Яг зөв. Нэгийг нь яг моделээр сонгох гэсэн үг байхгүй. Алийг моделээр. Яг хэн тайзан дээр гарах вэ? Тэгээд гоё сонголтойгоо тэг ядагдсан айлын өрийг очиж дарах гээд байгаа юм. Би тайрыг болоо байг үзэж байгаа айлж байгаа. Фэшн тасаас баясаар нь бас арай бас загварлаг харагдаж магадгүй юм байна. Гэхдээ энэ чинь бас харагдаж магадгүй. Тэгээ содоо юм. Загварын шоу шүү. Загварын шоунаас гадна тэгээ одоо энэ чинь аюу бол үндэсний хувцас өмсөх болно. Баясаа дээд өмссөн мэдгүй хоёр. Би бол яа. Баясаага сонгоё. Шоу.
Онно. Түрүүний хэлснээрээ баясан дээр юм байна. Окей. Баясан. Тодорхой хэмжээгээр юу яах юм бэ? Арай фэшн харагдаж магадгүй өрмөц. Зэрэг цамаг дараа нь backstage assistant-аар авч явна. Яа! Тайлбар гал болохгүй. Хавцаг өсөж ирэж байгаа. Миний ховц цонорыг өмсүүлдэг хүн дээр авчихсан. Итгэж царайтай одоо баясаг юм уу да. Яа! Ихтэй фэнс залбарт шүү дээ. Итгэж царай гэж бодсон. Яг зөв. Цогцом тийм инээдтэй ч юм уу эсвэл тийм ууртай ч юм уу нэг юм онцгой байх хэрэгтэй байхгүй юу? За хоёроо би яасаа. Ер нь дэлхийн чиг хандлагад авчи те дэлхийн одоо чи турхаа модельууд болоод мотос гарцсан. Сайз модельууд хүчтөрөө орж ирж байгаа байхгүй юу тийм ээ? Зэрэг анги андаа сонгоч уучлаарай. За баярлалаа. За бид тооны хавцаа тэнцчихэд аюул байна. Хин фэшн салбар руу явахаа шийдэх гэдэг. Одоо хамгийн сүүлийн хүн рүү залгаад тэгээд нэг хайныг савгаадаг, гоё гаргаадаг. За тойр чи жин юу байлаа. Өндөр нь бол адилхан баг тийм. Өндөр адилхан. Одоо тэгээ аюул том шоунд явах гэж байна. Ямар сонголтгүйгээр тэгэл хамгийн турхааг л авч явна да. Яа! Сонголтоо хийч үү? Ага. За баярлалаа. Баярлалаа. За нэг жингээр л ялцлаа тий. Жингээр үү? Гэтэ энэ манай загварынхан бас нэг сони юм байна. Өрмөц царайгаар яах гэж байгаа юм бэ? Үгүй одоо чи загварын чиг хандлага чи өөрчлөгдөд байна хөөе. Гоё сайхан царайтай гоё бие хагаатаагаас гадна өрмөц дэлхийд даяараа өрмөц төрхийг хайж байна. За ингээд өнөөдрийн 4 дугаарыг ялагчаар би тодорлоо. Тэгээд хамгийн ихний айлыг манай Зорго картад зурууллаа. За ингээд одоо баясаг өөрийнхөө машинд суулгаж эмо дуугаар одоо шийтгэж явна. Тэр одоо ерөнхийдөө одоо өнөөдөр чи 4 дугаар тий 4 дугаар. Тэгэхэд бол ерөнхийдөө маргааш нэг 9 дэлгүүр орлоо. Одоо 9 дэлгүүрээс орчиход. Бараг л ер нь Монгол бараг иймэрхүү дэлгүүр болгоод өрийн зэтэр байдаг л юм байна да тий. Тастай тийм ээ. За энэ чи ямар дүр вүлээ? Энэ ингэж байна. Сая замд явж байгаа хүнээс хасан ч үлээстэй 23 дугаар хороо гэдэг юм ээ. Тий. 23 дугаар хороонд хамраг гэдэг юм. Энэ шиг ингэ нилээ яваад улаастайгаа чиглээд Бошгоо нилээ яваад. тэгэнгүүт нь 70 ээж гэсэн юм дэлгүүр байна. Энийг хүмүүсээс асууж байгаа ороод ирлээ. За энэ овоо юм биш үү? Энэ ихнээсээ дандаа өртөө хэлээд бүгд байгаа юм. Ихнээсээ өртөө хэлээд байгаа юм. Яг ингээд харахад дүүнээс юм гоё загварлаг царайтай байна уу? Тийм байна. Тийм одоо сонгоод байгаа байхгүй юу? За их чи. За сүүлийн үеийн айлуудаа сонгож яа. Хамгийн сүүлийн хуудас заяа. Байж байгаа их чи. За одоо би харахгүй шүү дээ. Хамгийн сүүлийн хуудасны дээрээсээ долоот хайл. За. Дээрээсээ долоот хайл. Йоо. Энэ сүүлийнх нь. Зааж. Харнаа. 2 3 4 5. Энэ биш те 6. 7. Яач хэлээд байгаа. Йоо энийг ордол гоё яв. Игчээ нэг бодоод өгөөч. Би өөрөө өнгөрсөн дугаар дээр өөр төлөхөд амар ингээд хид байх болоо гэж догдолж байсан шүү. Йоо ямар их юм бодоод наа. 210. Хараараа манайхаа. Нэрэ дээрээс Зорго өөрөө сонгосон хамгийн сүүлийн нүүрний 7 хайл гэсэн 7 хайл ямар нэртэй юм бэ те? Долгор гэдэг хүн бай. 215,200 төгрөг уншуулахаар боллоо. Яа. Хөш. За ингэ. За ихтэй л зүгээр. Хөш та нэг шивнэт. Яа.
150 гарцсан байхгүй өнөөдөр. За. Тэгээ гэрээсээ арга хүрчих болоо гэж бодсон ч юм хэлээ. 60 цаас өгч. Яаж тэмдэгтэй чи. Чи өөрөө өгөх хэрэгтэй. Яа тэнэг чи. За давшраар яа. За зүгээр. За тойр юугаа бодчих зэ би яриад тавьсан. Авах чинь хөө. Яг ядагцсан бол ядагцсан бай. Тийм муухай те. Юу нэг харин кай явуулчихсан байна. Тэр явуулчихсан байна. Гэ тэр явуулчихсан байна. За одоо үчнэ те. Хинээс юу хор утгаад юу болгоо за чамд ямар хамаатай. Би одоо найздаа 50,000 төгрөг өгчихгүйгээ хүн болгоно авааг. Гэтэ дөрөв бол дөрөв шүү дээ. Яг дөрвөл байгаа. За яг. Окей. Асуусан. Тэгээ. Хонцоо 200. 215,000. Bye bye. Чигээр чи. На баримтээ. За одоо ихчээ ингээ. Яг тэр ихчээ өрийг гоё дараад өгөөч. Тэхөө. За долоорч бүр залтаагаар нэг гоё. Бүр яг зөв. За та одоо ахиж шинээр өгч болох нь байна шүү дээ, тийм үү? За. Ихчээ би уцаараа залгачих заяа. Та яриад нөгөө нэг танаа дөрвийг хүмүүс юу гэж нэрлэдэг? Тэний далайн эзлэгүүрийн хэн байна? Нэг хоёр хүүхдэрээд хоёр чиний өрийг дарчлаа шүү. Чи өргүү болсон шүү гэж хэлээд өгч төхөө. Утас нь хэдгэлээ. Ой, минь тоо. За. Өрийн дэвтэргээ болоогүй дээрээ чи. Facebook дээр хайж агаад. Оо хүүрээ. Нэг юу юм чи? Яаж аа? Утараагүй. Энэ одоо энэ утас ус ингэ тийм үү? За дугаа. Дижгүй ямар их мадтай. Бэн додорч дадаа ээжээс ярьж байна. За манад нэг юу гэж хэлсэн. Хоёр хүн ирээд. Эдгээр дээр хоёр хүн ирээд таны өрийг тэгэлсэн байгаа додорчээ. Тэ. Додорчээ. Хоёр дүн ингээд өнөөдөр манай ялагдсан зоргоо гэдэг залуу маань таны 212,200 төлсөн шүү. Та тэгээд энэ дэлгүүрт өргүү боллоо гэсэн үг шүү. За. Тэгэхээр одоо далайн эжээс ахиж өр тавьж болох нэ гэдэг. Харин тийм байна. Би бас юу авсан бол гээ асуулаад гэсэн чинь таныг ерөөхдөө хүнсний зүйл дээр авдаг л гэж байна. За ямар ч зүйл гоё өргүү болсон шүү. За. Зүгээрээ гэчээ. Хад жаргал хүсье. Танд бас давхар баярлалаа гэчээ. Баярлалаа. Энэ олон улсууд гоё итгээд бас зээл тавьж яана гэдэг чинь бас гоё штэ гэчээ тий. Бас муухай шүү. Баярлалаа. Ордгээд авч байгаа тийм нэг хаад үгүй гэдэг нь. Харин энэ угаасаа тэгээ Монгол хүн болгоны гоё зан штэ тий. Гоё чанар штэ. Итгэл таахгүй. Итгэлцэл яг. За баярлалаа. За баярлалаа. За бид тээр Улаастайгаас айлуудын дундаас хөдлөөд Улаастайгийн шинэ эц рүү буцаж иргээд тэгээд эмийн сан олъё гэсэн зорилготой байсан. Тэгээд эмийн сан энэ нэр нь эмийн санд гэсэн байна. Тийм байна. Энэ эмийн сангаас ороод өрийн дэвтэр байна уугүй юу те? Хэрвээ өрийн дэвтэртэй хүн байх юм бол бас нэг хүний бас өрийн тэгж тийм үү гэсэн бодолтой байгаа юм. За тэгээд хамтдаа оръё те. За сайн байна өгч. Сайхан үлч байна. Сайхан үлч байна уу? Амар гайхсан өдөр. Ингэж байгаа ихчээ. Тань дээр хичээг баадгүй. Хүмүүстээ юм аваад өр тавьдгүй. Зөндөө. Тийм үү. Тэгвэл таны дэвтэр байгаа юу? Харж үзүүлэх үү? Зоргогийн хэлдгээр ямар нэг технологиор явж байна? Тогтцоо ямар юм? Тогтцоо нөө. Ингээд нөгөө хүмүүс аав нь тэгээд одоо зарим нь ингээд өгөөгүй ингээд өгөөл аваад яваад байдаг. Оо таныг ч юмс ариун биш те чи. За ингэж. За чи хэлэхгүй. За чи нэг юу л яа л та. За 10-аас 20 хооронд л тойл. Наа чи бараг 30-аад байлгүй шүү дээ. За шууд гэж. Төрөөдөөс идэх хэлээ. Төрдөг хоёлоо хамгийн долоод хайлсан. За одоо гэж. 15 дахь хайл гэж. За 15 дахь хайл. За баясаа тоолч. За тэгээ би тоолч. 15 дахь хайл тийм ээ. Эдгээр бол үр биш үстэй те. Та хүмүүс. За энэ. За 1 2 3 4 5 6 7 8. 15. Энэ мөн үү? Энэ шууд
Энэ хизээ авсан? Төлөөгүй байлаа. Оны өмнө авсан. Оны өмнө авсан. Одоо хүртэл тэгээ төлөөг байгаа юм байна те. За зэгчээ тэгвэл шууд мухар тавил юм байна те. 50 мянга. За гिचээ тэгвэл ингээ хоёр дүүн яг тэр 50,000 төгрөгийн өртөө зээл тавьсан айлын өрийг тэгэлчихэд хөө. Болж ийн гэж. Болчих шүү дээ болно. За тэгээд болчих шүү дээ. За тэгвэл карт шүү. За тэгээд. Одоо энэ чаас авсарч байгаа гэсэн хугацаанд өнгөрчөөд одоо ирэхгүй жаа. За яах вэ? Зүгээр. За. Тэгээ яг одоо боломжгүй байгаад ирэхгүй байхгүй юу? За энэ чаас уншиж. Гэтэ яг зүгээр найдвартай зээлдэг юм байна шүү дээ. Мэ тийм аваад өгөөл. Байна. Гамбайр. Цэгийг ч нэ гамбайр уу? Тийм байна. Эний сангийн. Гамбайр энэ нэг тийм сайн улсын аяа өгдөд байгаа юм байна. Танайх нөгөө нэг над дээр байсан 50,000 төгрөгийн өр байгаа шүү дээ. Тийм. Тэрийг нэг 2 хүүхэд сая өөрөө чинь дарчгаад явлаа шүү. Нөө тийм үү. Сайн улсын аяа. Нэр нь Болоо гэж. Өрийн дэвтэргээд болоог үзэрэй. Тий өрийн дэвтэр гэсэн тийм юу үзээ. Болоог үзэрэй гинэ. За их баярлалаа гэж. Би арай хүүхдэн мөнгө авч өнөө маргашгүй тань дээр очих гол байж. Харин зүгээр. Өргөө болсон шүү та. Өргөө боллоо шүү дээ. За баярлалаа. За. Урдаа идгээрээ. Аз болж энэ хүмүүсийн таасан тоолнд таард азтай байсан байна шүү дээ. Зүгээр за. Өрийн дэвтэр блог Дөрөвт дугаар энэ төрөйд өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн эксперимент бас хоёр хүнийг бас айлын өрийг тэглэгсэн нэг дахь айлын бас дэлгүүр дээрээс сонгосон. Хоёр дахь хүнийг яаж сонгох вэ гэж зоргиомаа санал гараад юу нэний сангууд үр тавьдаг хүмүүс байж магадгүй тэр үрийн дарыг гэдэг. Нэний сан хүртэл байдаг юм байна тийм. Ер нь бол дээр бас нэг баян даргандаа шүү. Тэр дээр тусалж байгаа бацаагаас хүмүүс бас байгаа болохоор баярлаа манайхаа. Тэгээд тэгсэн айл бат сайхан өргөө боллоо. За тэгээд бидний влогтой хамт байгаа та бүхэнд дандаа баярлж явдаг шүү. Бидний YouTube channel нэгдсэн байгаа. Channel-ыг мань дагаарай. За мөн дээрээс нь Facebook хуудас нэгдсэн байгаа. Тэрийг мань дагаарай. Бидэнтэй хамт байгаарай. Гомдохгүй эргээд уулзцаая. Баярлалаа. Сайн ус бүхэн дэлгэрэх болтугай. Яа.